За сайн уу манайхаа та эдтэй өнөөдөр яг энэ хавар болж байгаатай холбоотой тий ядаргааг хэрхэн одоо давж гин тэр талаар одоо бид амин дэм дээрэс нь манай Nutrilite брендийн маш гоё одоо тархлаа дэмждэг WX гэх витаминыг та эдтэй бас танилцуулъя. Хэрэгтэй нэг нь бас мэдээд аваарай. За тэгээ ер нь бол манайхан өргөн хэрэглээд эхэлсэн байлээ. Тэгээд хавар болохоор бид нар ядраад те одоо тархлаа сулдраад ирдэг. Дээрээс нь бид нар одоо яг нөгөө өдөр тутамд авж байгаа хоол унднаас бүх шим тэжээлээ бол авч чаддгүй шүү дээ. Тэгэхээр WX витамин маань болохоор өдөрт авах хэвээр бүх одоо шим тэжээлийг нэг дор одоо бид нар өдөртөө авах хэмжээгээр авч идэг гэсэн үг. За тэгээ бидний одоо нэг манай Монголын нөхцөлд болохоор яаж юм гэхээр яг одоо шим тэжээлээ хүнс ногоо, жимс тэр болгон бид нар идээдээ чаддгүй. Тэгэхээр яалтчгүй одоо махаа бол айгуусаа авчиж байгаа шүү манай монголчууд те. Тэгэхээр яалтчгүй одоо ийм нэмэлт одоо шим тэжээл одоо зайлшгүй авах шаардлагатай. Тэгээд энэ талаар би та хэдтэй гоё туршилтыг үзүүлээд дээрээс нь даваа талын үзүүлэх гэж байна. За тэгээд энэ WX витамин маань бол Nutrilite брэнд маань бол бүр 1934 оноос үүсэлтэй хүний одоо бүх эдэс одоо тий мультивитамин гэдгээр дэлхийн хамгийн анхны мультивитамин гэдгээр алдартай. За тэгээ хүний эсийн түвшинд үйлчлдэг гэдгээр нэрдэмтэд нотолцсон. За бидний бүх идэрхтэй хэдэн мянган эснээс бүрч идэг тархины эс, нүдний эс, илэгний эс, бөөрийн эс эдэргээд энэ эсүүд маань одоо шин залуу эс маань юм усан үзэм шиг одоо хэлбэртэй байдаг бол бид нар өвчлөөд юм уу хөгшрөөд ирэхээр усан үзэм шиг байсан эс маань юм хорчоогоод юм хацсан үзэм шиг болчтой юм. Хорчоогоод хацсан үзэм шиг болсон гэсийг буцаагаад зөв бүтэц рүү оруулж үйлчлдэг нь эрдэмтэд нотолчод байгаа. За тэгээд энэ WX-ийг би та хэдтэй гоё ингээд задлаад ингээд үзүүлье. За ингээд 3 төрлийн өнгөтэй юм байгаа. За тэгээ энд одоо эхнээс нь би яг одоо шинээр задлж уух гэжсэн минийх дуусч исэн учраас би задлахтаа та хэдтэйгээ бас бичлэг үзүүлье гэж бодлоо. За энэ болохоор ингээд бүх одоо витамины баяжмал буюу одоо бүх төрлийн витамины баяжмал байна. За дараагийнх нь болохоор энд болохоор бүх төрлийн одоо эрдэс минералын одоо баяжмал байна. За энд нь болохоор бүх ургамлын баяжмал, өвс ургамал, фитонутрит гэдэг одоо ургамлын одоо баяжмал буюу за ийм 3 төрлийн ийм витамины баяжмал агаад байгаа. За тэгээ өглөө цайгаа уугаад эндээс нэг ширхгийг аваад хоолоо идсэндийнхэн хоолтойгоо хамт хэрэгэлдэг. Юм мэдээд ингээ хэрэглэхээр өдөрт авах хэвээр одоо бүх төрлийн минерал, эрс байц, шим тэжээлээ хэдүүлээ нэг дор авчиж гин гэсэн үг да. Тэгэхээр одоо ямар витамины дутагдaltaй вэ те, ямар амин дэмийн дутагдaltaй бүх амин дэмүүд маань одоо байж идэг бахарна шүү дээ. За тэгээд одоо үдээс хойш буюу нэг 5-6-аас нэхтрүүлэхгүй орой юм мэдээд бас дахиад нэг буюу ингээд 3 ширхгийг ингээд давхарлаад уудаг. Өдөрт ингээд 6 удаагаар хэрэгэлдэг буюу нэг ийм савтай нь болохоор 1 сар хэрэглээ багаад байгаа. Яг 1 сар өглөө оройд 3 ширхгээр буюу энэс 6 ширхгийг уухад 1 сарын хэрэглээ багаад байгаа. За тэгээ 16 төрлийн минерал эрс байцыг нэг дор агуулсан. За тэгээд бүх төрлийн ургамлын шим тэжээл буюу одоо нэгчт нь хуваагаад үзэх юм бол бид нар өдөрт нэг 6-аас 7 мянган төгрөгийг л одоо 2 удаа хэрэглэнээс шүү дээ 6-аас 7 мянган төгрөгийн одоо шим тэжээлийг авч. Тэгэхэд нэг ширхэг алим бараг 7-8 мянга болсон байлээ шүү дээ. Тэгэхээр нэг ширхэг алимд хэр их одоо шим тэжээл, хэр их С витамины агуулмж байгааг бид нар одоо мэдхгүй. Тэгээ яг энэ нөгөө өвс ургамал, жимс одоо юугаараа бодох юм бол 22-5 жимс ногоог нэг дор идж байгаа юм шиг тийм шим тэжээлийг авдаг. За тэгээд таны одоо ямар эдэс муудсан байна. За тэгээд ямар одоо бие чинь тархлаас сул байна. Тэр хэсэгт илүү очиж үйлчлдэг төвчээр одоо шүн нойргүй явах ядарсан үед эдэр хэрэглэх юм бол одоо маш их хүчтэй одоо сэргэг байдаг. За цус бохирдох эдэргээд ер нь хэрэглээд үзсэн хүмүүс үр дүнгээ нэг 7-оос 10 хоногийн дотор бол эрс ингээд тэг хүнд байсан хүмүүс одоо мэдрэгдээд эхэлдэг. За тэгээд миний хувьд бол одоо яг энэ витамины одоо хэрэглэчгээр одоо эрч хүч айгуу гоё эрч хүчлэг болчихдээ шүү дээ. Ерөөсөө ядрахгүй. За тэгээ би энд ингээд ус бэлдээ та эдтээс туршилтаар үзүүлэх гээд. За тэгээд энд болохоор би WX витаминээ ингээд 3 ширхгийн
одоо нунтаглаад усанд дуусгацсан байгаа даа. За энд болохоор би гэрэл тавьсан байна. За энэ гэрэл болохоор за би аль болох харуулах талаар. За энэ гэрэл болохоор зис утсаар одоо холбогдсон юм гэрэл байгаа. За тэгэхээр энэ зис утсаар энэ холбогдсон гэрлийг энэ WX дотор одоо жинкнээсээ эрдэс минерал одоо шимт ижил байгаа гэдгийг нь одоо энэ туршилтаар харуулах гэдэг. За энэ болохоор тогон залгаатай гэрлийн ламп. За ингээд асж जैन те. За би одоо энийг усан дотор дүүрээ. За усан дотор дүүрэхээр мэдээж асахгүй. За тэгэхээр би сая WX-ийг 3WX-ийг нунтаглаад энэ усанд дуусгацсан байгаа. За энэ дотор дүүрээ. За ингээ асж байгаа шүү дээ те манайхаа ингээд нэг өсөндөө энд ингээд тог дамжуулж яах гэдэг бол энд одоо жинхэнэ одоо байгалийн зис буюу эрдэслэг байна гэдгийг энэ туршилтаараас харуулж байгаа. За нийлүүлэх юм бол бүр тод асж байгаа шүү дээ тий. Тэгээ нийлүүлэхгүйгээр WX-ын дотроо ингээд туршиж ингэж харуулж байгаа. За тэгээд энэ витаминыг одоо та хэд маань одоо яг хэрэглээд яг энэ хаврын ядаргааг бол зүгээр ямар ч одоо ажирахгүйгээр давах боломжтой ийм гоё супер витамин байгаа. Тэгээд дархлаа гэдэг зүйл бол маш олон зүйлсүүдээс одоо ундаг, дархлааны систем ундаг. Тэгээд бид нар ингээд янз бүрийн юм хэрэглэх гээд байдаг, сүг уух гал байдаг, омега уух гал байдаг, жимс ногоо идэх гээл байдаг. Тэгээд нэг хөөрхөн нэг тийм монгоо шиг байсан шүү дээ. Нэг эмигээс та олон төрлийн хоол идэж чадчихна гэсэн чинь өө чадгаа минийхөө нэгтгэд бантан, хоёр дахьд гуралтай шил, гурав дахьд цовин, дөрөв дахьд бууз гэд ингээ хуушур гэдэг гурил мах л гэд яваад байгаа. Тэгэхээр яг одоо нөгөө бид нар юм ногоо сайн чанарын ногоо идэж чадахгүй одоо манай Монголын нөхцөлд бол яалтчгүй юм хүнсний нэмэлт хичээлийг хэрэглэхээс өөр аргагүй байдаг. Тэгэхээр одоо бидний бөөрийн эдис ингээд хагас нүхчээд ирэхээр бөөр өвдөд ирдэг, бөөрийн үйл ажиллагаа доголдоод ирдэг, бөөрийн өрөвсөл гэд бүр ингээд те ядаг тархины эдээс одоо өгчээд ирэхээр одоо бид нар ядг өгөхөр ингээд тавьсан барьснаа мартах юмаа мартаж санах гэдэргээд ийм тохиолдлууд байдаг бол яг таны одоо бие аль хэсгийн эдэсэнд одоо хүчилт буюу одоо дархлааны систем унжин яг тэнд хурж үйлжилдэг учраас одоо ийм одоо маш гайхалтай мультивитамин байгаа. 1934 онд дэлхийд дээр хамгийн анхны витамин гэдэг зүйлийг одоо Nutrilite брэнд үүсгэн байгуулсан. Nutrilite-ийн хамгийн анхны одоо өвс ногооны баяжмал тэгээд шууд одоо бусад одоо витаминуудаас давуу талтай нь юу юм гэвэл 100% одоо ургамлаараа буюу шимт ижилтэй өвс ургамлын хатаасан борц хэлбэрүүд байдаг. За бусад витаминууд ихэнх витаминууд яадаг вэ гэхээр синтетик аргаар одоо лаборатори аргаар гаргаж авсан учраас синтетик орц нарлагтай байдаг болохоор хүмүүс одоо хорт авдартай хүмүүс витамин эргэлж болохгүй гэдэг. Яагаад гэвэл синтетик орц нарлагч хавдрын үсийг улам одоо нэмэгдүүлчихдэг тий. Жирэмсэн хүмүүс витамин эргэлж болохгүй гэдэг. Яагаад гэвэл синтетик орц нарлагч урагт нөлөөлдөг. Эсвэл витамин байнга ухаар ходоод өвдөд байна гэдэг хүмүүс байдаг. Эсвэл витаминийг 3 сар угаад завсарлаарай, 4 сар угаад завсарлаарай гэдэг. Nutrilite-ийн витаминууд болохоор шууд одоо өвс ургамлын шимт хичээлийн борц учраас бид нар байнгын хэрэглэхэд ямар ч аюулгүй жирэмсэн хүн жимс идэж болохгүй, жирэмсэн хүн алим идэж болохгүй, сармис идэж болохгүй гэж байгаа шиг зүгээр л өвс ургамлын хатаасан борц хэлбэрүүд учраас бид нар одоо хүнсний нэмэлт буюу өдөр тутамдаа заавал хэрэглэж ээж одоо эрүүл одоо эрч хүчтэй те ийм байх нэ. Тэгээд та хэдтэй энэ WX гэдэг витаминигаас санал болгож байна. Тэгээд хэрэгэлдэг зөндөө олон хүмүүсээ тийм билээ. Тэгээд найз нөхд рүүгээ бас холбогдоод яг энэ Nutrilite брендийн витаминыг одоо хэрэгэлдэг хүмүүсээсээ захиалаад авах юм бол та нартаас даваа талтай шүү гэдэг сэтгэлийгээ та хэдтэй хуваалцж байна. За ингээд цөмбөрөнд нь амжилт хүсье. Хаврыг дархлаагаа сайн дэмжицгээгээрэй.